Сайн уу? Ичигөө таруудын YouTube суугт тавтай морил. За шинэ бичлэгээр эргэж уулзж байгаа таатай байна. За өнөөдрийн мэргийн сэдэв маань болохоор удахгүй таны амьдралд ирэх боломж гэдэг сэдвтэй байгаа. За өнөөдрийн мэрэг маань мөн 3 сонголттой. За 100 гар талаасаа 1, 2, 3 гэсэн сонголтоор та одоо бүлгээ сонгоод мэргээ үзэх боломжтой. За хамгийн эхний сонголтын дээр эхний сонголтын хүзэр маань болохоор Flamingo гэж энэ ягаан шувууны зурагтай хүзэр байна. За хоёр дахь хүзэр маань болохоор Phoenix буюу одоо галт шувууг дүрсэлсэн ийм хүзэр байна. За гурав дахь хүзэр маань болохоор Ibis гэдэг Монголоос Белүс гэдэг юм шиг байна. Энэ шувууны одоо зурагтай хүзэр байна. За мөн та ордны одоо чулуугаараа сонголтоо хийж мэргээ үзэх боломжтой. За нэгдүгээр сонголтын дээр болохоор хилэн зарслан охин матар. За хоёрдугаар сонголтын дээр хумх мэлхий жинлүүр хонь. За гуравдугаар сонголтын дээр загас ном ихэр өхөр гэсэн орднууд гарч ирсэн байна. За та өөрт таалагдж байгаа, татагдж байгаа хүзрөөрөө одоо сонголтоо хийж болохоос гадна өөрийнхөө одоо юуж бодлохгүйгээр те сонголт хийх шаардлагагүйгээр өөрийнхөө орд чинь айл группт байна. Тэрийг одоо шууд үзэх боломжтой гэж ингэж ойлгох болно. За ингээд сонголтын хэсэг дээрээ уулзцгаая. За нэгдүгээр сонголтыг хийсэн та бүх маань уншлахынхаа хэсэгт тавтай морил. За ингээд та бүхнийхээ одоо гин нөхцөл байдал болон одоо стрессж байгаа зүйлийн тухай хүзэрнүүд дэлгээд тавьсан байна. За одоогийн нөхцөл байдал гэдэг маань мөн одоо энергийн шалгалт буюу одоо энержи чиг те тэр зүйлдээ бас ороод явдаг байгаа шүү. Хэрвээ одоогийн нөхцөл байдал болон стресс жаа зүйл нь таарахгүй болвол босод өөр сонголтуудыг бас хийж сонсож үзэх боломжтой. За хамгийн эхлээд болохоор та бүхний одоо амьдралд те сэдэв болж байгаа зүйл буюу сүүлийн үед хамгийн их одоо тохиолдож байгаа зүйлийн тухай бол живши тараатасаа бол харсан байгаа. За эндээс харахад болохоор сүүлийн үед та ямар нэгэн зүйлийг одоо мэдээ те хүлээж авсан. Энэ нь болохоор таны амьдралд ер нь бол одоо хоёр сонголтыг хийхэд ч юм уу те айгу ингээд дүлхэж өгсөн юм одоо мэдээж юм уу мэйл ч юм уу эсвэл ямар нэгэн шийдвэр ч юм уу те ийм зүйл боллоо гэсэн мэдээг бол та сүүлийн үед хүлээж авсан. Гэхдээ таны одоогийн нөхцөл байдал дээр харахаар та магадгүй ямар нэгэн зүйлийг одоо сонголт хийснээрээ айгүй юм маш том стресст орж байгаа ч юм уу айгүй юм харамслаар дүүрэн байсан байж магадгүй одоо энэ сонголтыг хийхгүй байх байсан байна ч юм уу те анханасаа ингээд өөрт чинь жоохон эвгүй санагдчихсэн зүйлийг сонгоцсон ч юм уу яг нэг тийм нэг орхинд орсон юм шиг те ийм мэдрэмжийг аваад байгаа байж магадгүй ажлын тал дээр ч юм уу өөртөө жоохон тохирохгүй газар орсон ч юм уу те эсвэл яг одоо ингээд хариуцаж авсан ажил чинь бас өөртөө чинь жоохон тохирохгүй байгаа ч юм уу тухайн үед бол солих боломжтой байсан ч юм уу те эсвэл харилцаан дээр тухайн хүнийг сонгох хэрэггүй байсан ч юм уу эсвэл жоохон нэг ийм өшөө жоохон бодох хугацаа өөртөө өгөх байжээ гэдэг ч юм уу нэг ийм тодорхой хэмжээний харамсал танд бол байгаад байна. Тэгээ ер нь бол айгүй ингээд яарч шийдвэр гаргана гэхээс илүүтэйгээр өөрийнхөө дотоод ертөнцийг сонсож зүүн сон гоё нүунээс хойш маш сайн сонсож ингэж явъя гэсэн бодол мэдрэмж бол таны одоо толгойд гэх юм уу те зүрх сэтгэлд бол одоо маш юм тодорхой байдлаар сүүлийн үед үссэн өөрөө тэрийг их ойлгосон гэж хэлж болохоор юм байна. Ер нь одоо өмнө нь бол яг уу мэдээж сонсдог байсан. Гэхдээ яг одоогийн шиг ингэж нэг юм харамслаар тэ би ингээ өөрийгөө сонсох хэрэгтэй юм байна шүү дээ гэдэг юм мэдрэмжийг бас хараахан авч амжаагүй ч гэсэн байж магадгүй харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө энэ гарах гэж байгаа шийдвэр эсвэл тухайн мэдээ тэ юутай холбоотой мэдээ байх боломжтой вэ гэхээр хүн хоорондын харилцаа болон ямар нэгэн хамтралтай холбоотой байх магадлал өндөр байгаад байна. Та энэ зүйлээр одоо энэ хийж байгаа зүйлээрээ те дамжуулж ер нь ингээд айгу хүсэл мөрөөдлөө биелүүлэх маш юм эрч хүчтэйгээр энэ зүйлд бол орсон. Гэсэн хэдий ч яг энэ зүйл таны хүснээр бол явахгүй байгаад байна. Ямар нэгэн юм шийтгүүлж байгаа юм шиг мэдрэмж аваад байна. Айгу хэцүү байгаад байна ер нь бол. Харин та болохоор илүү юм зүрх сэтгэлээ зориулж те ингээд өөрийнхөө одоо хүсэл мөрөөдлөөр жигүүрлж ямар нэгэн зүйлийг хийх, ямар нэгэн зүйлд хандах ийм дуртай гэх юм уу те цаанаасаа угаасаа тэгж зорддог ийм төрлийн хүн байхад нөхцөл байдал бол арай өөр те таныг ийм
юу гэдэг бодож байгаа ингээд бодоод хийсэн зүйл чинь ерөөсөө биш байгаад байдаг, үнэлэгдэхгүй байгаад байдаг ч юм уу те. Магадгүй ингээд та яг ингээд чин сэтгэлээсээ хийсэн байгаад тахад хинч тэрийг чинь хүлээн зөвшөөрөхгүй ингээд байгаад байдаг ч юм уу. Уг нь ингээд яг өөрийнхөө дотроос айгүй юм нэрхтэйгээр өөдрөгөөр те нөхцөл байдлыг ингээд сайжруулахын тулд гэх юм уу те. Үйлдэл хийсэн ч гэсэндээ ерөнхийдөө жоохон болжгүй байгаад байна. Тийм учраас таны хувьд магадгүй одоогийн ирсэн мэдээтэй холбоотойгоор шал өөр сонголтыг хийгээд амьдралаа өөрчлөхийг хүсэж байгаа. Гэтэ яг тухайн зүйл нь бол одоогоор ингээд үйлдэл болоогүй байх магадлал өндөр л дөө. Энэ миний бодлоор яг нэг юм ажлаа солихтой холбоотой ч юм уу тийм олон хүн цугларсан газар ингээд гарч ирээд байгаа байхгүй юу? Эндээс та ингээд жоохон ганцаардлыг мэдрэгч гэх юм уу? Нэг юм яагаад одоо ийм газар байгаад байгаа юм л доо гэж ингээд өөрөө бодохоор тийм зүйл танд бас төрж ийн нэг юм нэг уг нь те ингэж бодож байгаагүй юмсан гэдэг ч юм уу. Харин таны хувьд болохоор илүү ингээд өөрийнхөө үнээс хойш те өмнө нь бол магадгүй та ингээд өөр зүйл бодож энэ зүйл рүү орсон байж магадгүй ингээд том зорилго тавиад ч юм уу те илүү юм хүрээллээ тэлье гэсэн бодлоо орч юм уу юу гэдэг юм. Харин одоо та болохоор илүү ингээд зүрх сэтгэлээ сонсож өөртөөгөө холбогдож дотоод мэдрэмжээ дагаж ингэж амьдрахыг хүсэж байна. Яг юм одоогийн нөхцөл байдалтай холбоотойгоор одоо энэ үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор арай юм амьдралаа өөр өнцгөөс харах хэрэгтэй юм шиг тэгээ санагдаж байна. Одоо шин зүйл рүү ингээд одоо хөл тавих гэдэг ч юм уу тийм зүйлэл таны хувьд бол маш чухал. Тэгээ дээрэс нь хийж бүтээж байгаа зүйл дээр ингээд харахаар ер нь яг ийм одоо материалын чанар нэр хүнд гэхээс илүүтэйгээр та ингээд зүрх сэтгэлээсээ холбогдох хамтдаа гэсэн ийм гоё би бинийг ойлгосон тийм community бүлгэм юу гэдэг те тийм зүйлд бол маш их юм дуртай. Нэг ингээд аюу ингээд алсын хараал төлөвлөгөө биелүүлээл явна гэхээс илүүтэйгээр ингээд гоё сэтгэлээрээ нэгдэж нийлэхтэй уусах ийм зүйлийг бол илүү их хүсэж байна гэж бол гарч ирж байна. Одоогийн нөхцөл байдал дээр нь. За тэгээ таныг стресстүүлж байгаа зүйл юу вэ гэхээр өөрөө өөртөө ер нь бол би ингээд буруу сонголт хийсэн юм болов уу гэсэн нэг тийм хатуурхаж байгаа хандлага бас байж иж болох юм. Гэхдээ энэ ингээд стресс үүсгээд тэ цаашдаа ингээд яах юм бол доо би одоо энэ гэхдээ шүү дээ одоо энэ хийж байгаа зүйлтэйгээрээ холбоотойгоор нэг тийм ёс журмыг даахгүй бол болохгүй ч юм уу те зааврыг даахгүй бол болохгүй гэдэг зүйл таныг бол айгүй стресстүүлж байна. Нэг юм гинжлэгдсэн юм шигтэй юм өөрийнхөө байж болохгүй заавал ингэх ёстой тех ёстой гэсэн нэг юм нэг дүрм журмд баригдаж байгаа байдал чинь бол үнэхээр хэцүү санагдаж байна. Гэхдээ та магадгүй энэ зүйлийг юм ингээд дүрм журмтай байх ёстой, ийм байх ёстой гэж бас өмнө нь боддог ч байсан байж магадгүй. Гэхдээ тэрнийхээ яг ингээд юмны нэг юм горийг амсна гэдэг чинь тий одоо өссөн зүйлгүй зүгээр эднэрэг яриад идэг. Тиймэрхүү зүйл дээр бас жоохон байх шиг байна. Энэ жоохон танд онцгой сонсогдож магадгүй. Гэхдээ хүсэжсэн зүйл чинь танд эн чинь яг ингээд чиний хүсэжсэн зүйл мөн байсан байна уу гэдгийг ингээд шалгуулах гэж байгаа юм шиг энэ зүйл ирж таныг ингээд стресстүүлж тий ийм байдал байлгаж байна. Тэгээ та одоо ер нь бол ингээд хоёр зүйлийн нэгийг сонгох гээд тэрэн дээрээ жоохон эргэлзэж, тэнэгэлзэж тий нилээ ингээд өөрөөсөө асуух хэрэгтэй. Илүү ингээд тайван байдлаар шийдэх хэрэгтэй гэсэн ийм одоо байр суурин дээр ер нь бол байгаад байна. Магадгүй энэ таны хувьд одоо юм хувь тавилангийн шин чанартай зүйл ч юм уу те яг энэ зүйлийг мэдрэхгүй болвол та магадгүй өөрт байсан зүйлсээ анзаарахгүй байсан ч гэдэг юм уу те. Тэг тийм зүйлс бол бас байгаад байна. Айгүй ингэж ер нь өөртөө цаг гаргаж бодохыг хүсэж гин, ганцаараа байхыг хүсэж гин. Гэхдээ зарим тал дээрээ одоогийн энэ нөгөө нэг хийж бүтээж байгаа, оролцож байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ганцаараа байх, өөртөө цаг гаргах гэдэг зүйлээс бас танд жоохон хэцүү байгаад иж магадгүй. Юу гэх юм өөртөө яг энэ зүйлийг нэгдүгээрч тавиад цаг гаргахад жоохон хүндрэлтэй. Гэхдээ таны ингээд нөхцөл байдлыг харж байхад ерөнхийдөө хэсэг ийм стресс гэх юм уу те хүн ер нь одоо нөгөө энэ нөхцөл байдал энэ одоо хийж байгаа зүйл минь яах вэ гэдэгт айгүйх ингээд санаа зовоол олон төрлийн айдсуудаар өөрийгөө бас ингээд хүрээлүүлээл те. Тэрдгээр одоо зүйлийг хийсний үндсэн дээр бас ийм зөв зүйлээ олж гэх юм уу өөрийгөө ойлгож шийдвэрүүдийг бол гаргадаг. Тэр замыг ч гэсэн та бол ингээд туулах болно.
Үүнийг одоо тэр шийдвэрээ гаргасны дараа магадгүй таны зүрх сэтгэл айгүй гоё ингээд цэлмээд те дахиад өөр шин зүйл дээр надад ингээд боломж байгаа гэдгийг олж харах тийм цаг хугацаа бол тань дээр ирнэ гэж ингэж гарч ирж байна. Яг нэг юм өөрийнхөө байж чадахгүй байгаад байгаа те өөрийнхөө одоо энэ зөв гэж боддог, үнцэнтэй гэж боддог зүйл чинь яг энэ нөхцөл байдал дээр болохоор яг ийм хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаад байгаа нэг тийм ганцаардах мэдрэмжийг танд аюу хөгж гинөө гэж ингэж гарч ирж байна. За тэгээд энэ хүртэлх одоогийн нөхцөл байдал бол стресстүүлж байгаа зүйл нь таарсан бол үргэлжлүүлээд танд удахгүй ирэх боломж гэдэг одоо зүйлийг асуугаад хөзөрнүүдэд илгэе гэж бодож байна. Таараагүй гэсэн тохиолдолд та өөр сонголтыг бас хийгээд сонсож үзэх боломжтой. За танд удахгүй ирэх том боломж боломж юу байна вэ гэдгийг одоо харахаар хөзөрнүүд илгэсэн байна. За эндээс харахад болохоор ерөнхийдөө таны одоо өөрийн чинь ур чадвар ер нь бол айгүй сайжруулах болонтэй аливаа зүйлд хандах тэр нь одоо юу ч байсан байж болно. Ер нь их олон зүйлийг ойлгосон байгаа учраас эндээсээ хүмүүстэй яаж харилцах вэ, ажлыг яаж хийх вэ, хувь хүн хайр дурлалын харилцаан дээр ч гэсэн ерөнхийдөө би өөртөө ямар одоо хил хязгаар тогтоох уу гэдэг ч юм уу эдгээр зүйлийг бол та маш сайн ойлгож амьдралдаа хэрэгжүүлж эхлэх болно. Энэ бол таны хувьд бас нэг боломж нөө гэж бодвол гарч ирж байна. За одоогийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр ингээд зогсон болцсон байгаа ч юм уу яхаа мэдхгүй жоохон эргэлзэж байгаа, харамсаж байгаа эдгээр зүйлсээс та ер нь бол гарах болно. Гарах хүртлээ бол жоохон нэг юм эргэлзээ, тэнгэлзээ гэх юм уу өөртөө жоохон итгэж чадахгүй байх ч юм уу нэг тийм саадууд бол тодорхой хэмжээнд байж магадгүй. Сэтгэл зүрхний хувьд би ингээд чадах болов уу гэдэг эргэлзээ ч юм уу шууд ингээд орох чамал санхүүгийн хувьд надад ямар байх вэ гэдэг юм уу юу гэдэг нэг тиймэрхүү одоо зүйл таныг жоохон ингээд зогсоогоод хориод байж магадгүй. Гэхдээ та энэ зүйлийг бол маш зөрөгтэйгээр даван туулж чаднаа. Магадгүй тодорхой хэмжээний хугацаа зарцуулж магадгүй. Харин үүний дараа та болохоор илүү ийм дээд албан тушаалны ч юм уу дээшиг ингэж хөгжсөн одоо сэтгэл зүрхний хувьд ч гэсэндээ оюун санааны хувьд ч гэсэндээ нэг шат ингэж ахахаар бол харагдаж байна. Таныг зогсоож исэн итгэлгүй байгаад байсан зүйлээ бол хийж эхлэх нь байна. Өөрийнхөө авъя, үзье, явъя гэж боддог гэсэн газар руугаа явж үзэх юм том боломжууд бол ирнэ. Энэ магадгүй таны өөрөө хуваараа ингэж хийх зүйлс байхад зарим нь өөрчлөлтийг та үүсгэснээр одоо шал ийм өөр байдлыг үүсгэснээр бусдад үнэлүүлж эхлэх ч юм уу бодож исэн зүйлсээ одоо ямар ч төлөвлөгөөтэйгээр хийснээр нөхцөл байдлыг бол та өөрөө хувь хүн талаасаа гэх юм өөрчлөх боломжийг бол гаргаж ирнэ. Магадгүй энэ одоо өөрчлөлтийг үүсгэхийн тулд нэлээд одоо өөртөө цаг хугацаа өнгөрөөх, өөрийгөө одоо хөгжүүлэх, сайжруулах, ажиллах гэдэг зүйлс бол цаг хугацаа бол шаардлагатай байж магадгүй. Гэхдээ өөрчлөлтийг бол та авчирнаа. Ерөөсөө ийм хүсэл мөрөөдөл рүүгээ илүү чиглэж өөрийнхөө сая ингээд ойлгосон зүйлс дээр тулгуурлаад илүү ингээд өөрийгөө сайн хувилбарлуун ингээд чиглүүлж чаднаа гэж бол гарч ирж байна. Таныг ямар нэгэн ийм ичгүүрт оруулсан ч юм уу нэг юм ичмэр санагдсан зүйлсээс та гарахын тулд өөртөө маш их цаг зарцуулах болно, glow up хийх болно. Үгээрээ дамжуулаад та өөрийнхөө амьдралд том эрх мэдлийг олж авч чадах болно. За мөн одоо ямар нэгэн албан ёсны зүйл таны амьдралд бий болох, гэрээ хэлцээр байгуулах, хурим найр болох гэдэг ч юм уу ийм том боломжууд бол бас гарч ирж байна. Мөн та хамгийн эцэст нь болохоор өөрийнхөө зүрх сэтгэлийг нээж өөртөө хамгийн зөв гэж бодсон зүйлийгээ бол олж тэндээ бол ингээд цаг хугацаа зарцуулж ер нь ингээд юмсын үнэн мөн өөрийнхөө бодож исэн зүйлийнхээ одоо сайн муу талыг ч гэсэндээ олж харж тэндээсээ та ингээд маш том эхлэлийг бол тавихаар бол харагдаж байна. Тэгэхээр эндээс харахад хамгийн гоё зүйл нь гэх юм бол амьдралдаа өөрийнхөө амьдралынхаа жолоог өөрөө атгах нь шинэ одоо чиглэл рүү явах, өөрийн ур чадвар сайжрах өөртөө юм цаг хугацаа зарцуулах гэдэг том боломжууд бол таны амьдралд бол гарч ирж байна. За тэгвэл материаллык талаасаа ч юм уу ерөнхийдөө ямар боломжууд таны амьдралд байна вэ гэхээр ер нь бол та
ямар нэгэн зүйл те буруу хийсэн, сайн зөв хийсэн гэдгээс үл хамааран ямар нэгэн reward буюу одоо нөгөө нэг хичээл зүтгэл гаргаж өдийг хүртэл хөгжиж өсөж сэтгэл зүрхээ зориулж ирсэн зүйлийнхээ шагналыг бол хүртнэ. Ингээл нэргүй ингээл хийгээд идэг яваад идэг ингээд идэг хизээ ингээд миний одоо уур чадвар миний хичээл зүтгэл үнэлэгдэх юм болоо гэж та гайхажсэн бол удахгүй танд тэр боломжнууд ирнэ. Гол нь та одоо түрүүний хэлсэнчлэн стрессж байгаа зүйл, өөрчлөхийг хүсэж байгаа зүйл дээрээ бас цаг зарж тухайн зүйлээ ингэж барьж авч хийх нь бас их чухлаа. За мөн таны амьдралд аюу том юм боломж гэх юм уу давуу тал гарч ирнэ. Энэ нь болохоор таны өөрийн ур чадвар юм уу өнгөрсөнд хийж ирсэн зүйлсний нөлөөгөөр үүсэж байгаа юм чадвар байх болно. Ерөөсөө одоо ингээд өөрт гарч ирж байгаа тэр боломжуудыг та ингээд давуу талуудыг та өөрөө харах боломжтой байх болно. Харин та өөрийгөө жоох ингээ арга шин татах гад арай ингээ цаг болоогүй байх шиг байна. Арай би хийж чадахгүй байх гэдэг ч юм уу те. Тухайн боломжуудаа жоохон барьж авч чадахгүй, өөртөө итгэхгүй байх гэдэг. Тэгэхээр энэ дээр бас өөртөө итгэлтэйгээр те өмнө тэр би энэ зүйлийг хийгээд ингээд дуустал ингээд явнаа гэдэг юм нэг ярьч хүч танд байсан шүү дээ. Яг тэрээ эргэж санаад ингээ барьж авахд бол болохоор байгаад байна. Жохон юм нэг янз бүрийн харамсал, сорилтууд тулгараад ийм нэг айц таны зүрх байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр зүйлдээ одоо зүгээрээ гэж хэлдэг ч юм уу, өөрийгөө урамшуулдаг ч юм уу те ямар нэгэн байдлаар ингээд энэ боломжийг та барьж авах нь их зүгээр харж байна. Үүнтэй одоо холбоотойгоор таны санхүүгийн байдал ч гэсэндээ маш сайн тогтворж амьдралдаа юм жижиг баяр баясгалыг ч гэсэндээ та ингээд олж ирэхээр бол харагдаж байна. Ер нь ч тэгээд ажил, амьдрал, харилцаан дээр бол та ийм давуу талуудыг давуу байр суурьнд бол илүү ингээд очихоор бол харагдаад байна л да. За дахиад нэмэлтээр хүзэр дэлгэе. Та өөрөө ер нь бол өөрчлөлтийг, шинжилтийг маш их хүсэж байна. Одоо таны хувьд өнгөрсөн л айгүй харж дүгнж эндээсээ босч ирдэг төрлийн хүн байж магадгүй. Энд чинь гэсэндээ танд өөрт чинь юм надад ийм суур байгаа боломж байгаа. Одоо чадвар байгаа гэдэг ийм ихтгэл үнэмшлийг бол өгдөг байж болно. Энэ бол маш зөв дадал зуршил бас байх боломжтой бол харагдаж байна. Таны зүрх сэтгэлд байгаа тэр одоо үнцэнтэй гэж бодож байгаа зүйлийгээ барьж авахын тулд бас ийм үйлдэлүүд бол их чухал байна. За хэрвээ нэг өнгөрснийгөө бодож ингэж анализ хийдэггүй бол бас өнгөрсөнд би ямар төрлийн зүйл дээр ямар хариу гаргаад шийдвэр гаргаад энэ зүйлд хүрсэн бэ гэдэг дээр бас бодоод үзэхэд гэмгүү гэж бол гарч ирж байна. Ер нь бол таны амьдрал маш том өөрчлөлт гарч ирж байна. Сонголттой холбоотой юм өөрчлөлтүүд бол гарч ирж байна. Та өөрөө аль сонголтыг хийхээс, хаашаа явахаас, хэн лүү харахаас, хэн хандхаас хамаарат ер нь бол нөхцөл байдал бол өөр байх болно. Гэхдээ одоо бол ийм нэг газараа зогсоод нэг зүйлээ сонгоод ингээд байх цаг бол биш, харин сэргээрээ илүү ихтэй үнэлт хийсний үндсэн дээр өөртөө сорилт үүсгэх, шинэ сонголтыг хийх, хөдөлж эхлэх гэсэн юм одоо хөдөлж эхлэх нь маш чухал гэсэн юм одоо цаг хугацаа бол таны амьдралд бол ирж байна. Хамгийн сүүлд та өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсоод энэ л газар би яг байх ёстой мэн гэсэн газараа олох хүртлийн хувьд бол илүү их юм хөдөлгөөнд байхыг бол өдөрнүүд маань зөвлөж байна. Магадгүй яг одоо таны хувьд яг энэ хүзүүдэд байгаа шиг богцоо хажуудаа тавиад сайтар ингээ бодож тунгаах, дүгнэлт хийх цаг хугацаа байж магадгүй. Харин таны энэ хийсэн үнэлтийн үндсэн дээр та маш том бэлгийг буюу одоо түрүүнд хэлсэнчлэнтэй
олон шагналууд, өөрийн гэсэн ур чадвар, шин байр суурь, давуу байдал, за аз жаргал, одоо баяр баясгалыг бол таны амьдрал танд бэлэглэх нэ. Ер нь л тэгээд таны хийсэн зүйл, зорьсон зүйлс чинь ер нь яг та юмд яаж хандж чинь, яг тэр чинь ингээд танд эдгээд ирдэг тийм төрлийн бол одоо сүнс гэх юм уу те хүн бол байгаад байна. За хамгийн сүлдтэй хамгийн чухал одоо энэ бол wish card буюу одоо хүсэл мөрөөдөл биелүүлдэг гэх юм уу одоо хамгийн хүсэмжтэй хүзэр бол гарч ирж байна. Та өөрийнхөө яг ийм амьдралыг те энэ хүн гээд галаар наадж байгаа шиг өөрийнхөө амьдралыг өөрийнхөө толгоогоор өөрийн гэсэн бодол мэдрэмжээрээ те хөтөлж чиглүүлж зөрөгтэйгээр ингэж авч явхад бол тад эндээс юу ч бүтээж юу ч гаргаж ирэх боломжтой. Таны дотор ямар ч том агуу хүч байгааг та эндээс харах болно. Одоо энэ өдөр дээр бол те галнаас ургамал гаргаж байгаа, гарнаас ийм галнаас тийм шинэ амьдрал үүсгэж байгаа харуулж байна. Тэгэхээр таны хийсэн сонголт болон өөртөө итгэх итгэл өөрийнхөө амьдралыг одоо өөрөө захирах тэр байдлаас үүдэлтэйгээр ямар том давуу тал таны өөрийн чинь амьдралд үүсэх вэ гэдгийг та удахгүй харах болно. Удахгүй маш том зүйл, маш том өөрчлөлт таны амьдралд бол ирэх гэж байна. Хитрхийн нэг газараа битгий удаарай гэсэн мессежүүд бол гарч ирсэн байна. За тэгээд энэ хүртэл мэргийг мань сонсон та бүхэндээ маш их баярлалаа. За таалагдах юм бол лайк, шеэр, subscribe дараарай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай. За 2 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншихаа хэсэгт тавтай морил. За хамгийн эхлээд таны одоогийн нөхцөл байдал буюу энергийн шалгалт, за дээрэс нь таныг яг одоогийн стресстүүлж байгаа зүйл гэсэн ийм 2 одоо асуултын дагуу хүзэрнүүд бол дэлгэсэн байна. За эдгээр энэ бүх хэсгийг сонсоод тань таалагдахгүй ч юм уу эсвэл таарахгүй байгаа юм шиг санагдах юм бол бусад группүүдийг сонсож үзэх боломжтой. За таны одоогийн нөхцөл байдал буюу яг одоо амьдралд чинь те яригдж байгаа том сэдв гэх юм бол та ямар нэгэн зүйлээс өөрийгөө авч гарыг татгалзээ шинээр эхлэе өөрчлөе гэсэн юм бодол дээр маш их төвлөрж байна. Таныг ямар нэгэн зүйл айгүй хичээсэн ч юм уу ичээх таны юм нэг одоо өөрийн чинь тэр нэг pride-ийг те pride гэхээр одоо таны тэр нэг бардам занг те бардам занг одоо юу юм жоохон ингээд хэрстүүлсэн ямар нэгэн зүйл таны амьдрал сүүлийн үед тохиолдсон байх боломжтой гэж ингэж харагдаж байна л да. Энэ нь одоо хосын харилцаатай холбоотой ч юм уу эсвэл хууль эрх зүй, хууль дүрм журам, гэрээ хилцээр ажил хэрэг ямар нэгэн тийм хуулиар та хин нэгнтэй хийсэн гэрээ хилцээрийнхээ дагуу дахин тэрийг нэгтлэхгүй болохгүй, харахгүй болохгүй, эсвэл ямар нэгэн зүйлийг шүүхгүй болохгүй, шинжлэхгүй болохгүй гэсэн ийм нэг байр суурин дээр бол ирсэн байж болно. Үүнтэй холбоотойгоор таны өөрийн чинь тэр нэг өөрийгөө хүндлэх, өөрийгөө үнэлэх үзэл ч юм уу те энд ингээд яг энэ нөхцөл байдал байгаад байж болохгүй юм байна ч юм уу те байх ямар ч нөхцөл танд байхгүй юм шиг тийг санагдаж байгаа нэг юм нэг өөрийн чинь үнэлэмжтэй холбоотой маш юм хэцүү гэх юм те сэтгэл зүй бол танд бол байгаа харагдаж байна. За нөгөө талаараа гэх юм бол нэг айгүй юм нэг нарцист ч юм уу эсвэл нэг юм түүхтэй те одоо ингээл таныг удирдах гад байдаг. Заавал ингээл бүх юмыг ингээл өөрийнхөө хүснээр хийх гэдэг нэг тийм орчноос тавал гарахыг явахыг бүр холдохыг бүр харилцаа таслахыг айгүй хүсэж байна. Гэхдээ энэ тийм амархан одоо дуусчихгүй юм шиг бол танд санагдаад тэ нэг юм айгүй бухимдж байгаа байдал бол бас харагдаад байна. Ер нь бол эдгээр иймэрхүү нөхцөл байдлаас бол та маш хурдан гарахыг хүсэж байна. Ерөөсөө л бүх зүйлийг шинээр эхлэмээр байна, бүр болмоор байна, бие татаж авмаар байна тэ. Ийм нэг ядаргаатай юмнуудыг ингээд сонсоод байхыг хүсэхгүй байна гэж ингэж бухимдаж, бодож, өөрчлөхийг ер нь бол хүсэж байгаа байдал харагдаж байна. Айгүй юм шилжилт тэ. Хөдөлгөөнийг бол та хүсэж гин, өөрчлөлтийг хүсэж гин, тайван орчин руу орохыг хүсэж гин, ямар нэгэн таныг ингээд зогсоод байгаа
танд ингээд одоо юу гэнтэй сэтгэл санааны дарамт үзүүлээд байгаа энэ нэг төгсөл байдлыг бол маш хурдан өөрчлөхийг бол хүсэж байна. Эсвэргээрээ ийм баланстай, тайван тий өөрийнхөө байж болох тийм газрыг бол та маш их хүсэж байна. Гэхдээ яг эндээс гарахад бол маш хүндрэлтэй. Ер нь нэлээд ингээд цаг хугацаа жоохон хэрэгтэй байж магадгүй, сайн бодох хэрэгтэй байж магадгүй, зүгээр бүх юмыг за дуусглаа гэж бодоход тэрийг ингээд дуусгах хүртэлх тэр нэг одоо бичиг баримт гэрээ хилцээрийн янз бүрийн асуудлууд ч гэх юм уу те ийм нэг зүйлс бол таны зүрх сэтгэлээс явж өгөхгүй бол хэсэг хугацааг бол авахаар бол харагдаж байна. Энэ нь танд бол үнэхээр бүр ингээд дарамттай, ядаргаатай санагдаад ингээд зүгээр л юу гэх юм бүх зүйлийг зүгээр ингээ хаяа зогтчмаар ч юм шиг нэг тийм зүйл бол гарч ирж байна. За ямар нэгэн одоо хосын харилцаан дээр асуудалтай биш байлаа гэхэд зөвхөн юм нэг болзооны төвшөнд ч юм уу те хин нэгэнтэй уулзаад ингээд дэжгүй мүү гэж дуулж үтсэн чинь нэг ядаргаатай бас нэг юм нэг сайко хүн байж таараад гэдэг юм те тэрнээс ингээ хурдхан шиг бүр салахыг хүсэж байгаа. Яаж юу гэж хэлж энэ нөхцөл байдлаас холдохыг бас сайн мэдэхгүй байгаа юм шиг те тийм нөхцөл байдал бас тань дээр бол гарч ирж байна. Ерөн энэ сонголтыг 2 дугаар сонголтыг хийж орж ирсэн хүмүүс бол гэрээ хилцээр хурим ч юм уу те одоо гэрэлтээс халгуулах ч юм уу хөнгөө хуваах ч юм уу эсвэл ямар нэгэн компаниас гарах ч юм уу гэрээний хугацаагаа дуусгах ч юм уу те дундаас нь дуусгах ч юм уу эсвэл ямар нэгэн шүүхтэй холбоотой асуудлууд дээр одоо тэ асуудлуудтай байгаа ийм хүмүүс бол сонгосон байх боломжтой байна. Жохон ийм нэг юу гэх сэтгэл зүйн хувьд нэг уналттай стресстэй жоохон юм нэг хурдхан шиг дуусахыг хүсэж байгаа бол чиг жоохон юм тэрний зогсон байдалд орсон байгаад байгаа тий. Өөрийнхөө зүрх сэтгэлийг яг юм сонсоод ингээд тайван байх боломжгүй юм нөхцөл байдал байгаа даа хүмүүс энэ бүлгийг сонгосон болоо да гэж бол гарч ирж байна. Ер нь нэг юм өөрчлөлтийг шинжилтийг тий нөхцөл байдал тэр орчныг бол салахыг хүсэж байна. Ерөөсөө тэр орчныг л салахыг хүсэж байна. Тэр хүмүүсийг ч юм уу тий тухайн зүйлийг орхиод өөр зүйл рүү орохыг бол хүсэж байна. Юмсээс бол татгалзахыг хүсэж байна гэсэн ийм одоогийн нөхцөл байдлууд бол гарч ирж байна. За дахиад тарот хүзэрнөөсөө нэмэлтээр хэдэн хүзэр дэлгэж харъя. Анхнаасаа энэ зүйлийг те одоогийн энэ нөхцөлд орох болсон шалтгаан ч гэх юм уу энэ одоо нөхцөл байдалд энэ зүйл чинь бол ирчнэ гэж бол та ерөөсө бодоогүй. Айгүй юм цагаан цайлган гинэн гэх юм уу илнэрэнгүү те тийм гой зөөлөн сэтгэлээр хандаж ер нь бол одоо энэ нэг үл таны амьдрал үүсээд байгаа одоо тэ ядаргаатай гэж яриад байгаа те зүйлийг ихлүүлсэн байна гэж бол гарч ирж байна л да. Танд бол зориг байсан, хүсэл мөрөөдөл байсан, өөртөө итгэж байсан. Маш юм зүрх сэтгэлээсээ бүхнийг эхлүүлсэн боловч нэг юм одоо бол ингээд те танд юу ч байсан одоо нөгөө наалдахгүй гэдэг шиг юу ч эндээс авч явахыг хүсэхгүй те бүх зүйлийг орхиод ингээ өөрийнхоороо бүхнийг ингээ шинжилж өөрчлөхийг хүсэж байна. Гэхдээ энэ таны одоо явахыг хүсэж байгаа нөхцөл байдлын чинь тэр цаана те таны одоо эсрэг талд байгаа этгээд гэх юм хүн гэх юм байгуулах гэх юм. Тэр зүйл чинь нэг тийм наалтаад ингээ салахгүй нэг юм ядаргаатай юм нэг нөхцөлийг танд үүсгээд байгаа нь маш их юм стрессийг танд авчирж байна. Та болохоор юм балансыг хүсэж байна, тэнцвэрийг хүсэж байна, амар тайван байдлыг хүсэж байна. Өөрийнхөө тэр дотор бодож исэн зүйлсийг арай өөрөөр дахиад шинээр эхлүүлэхэд таатай тэр орчныг та ингэж бий болгож гаргаж ирэхийг бол хүсэж байна. Гэхдээ та бол энэ хүртэлтэй энэ одоо энэ нөхцөл байдал хүртэл бол хүчин чармайлт маш их гаргасан өөрийн хэмжээнээс бол маш их зүйлийг бол үүсгэж бий болгосон. Одоо жишээ нь энэ хүдрээр ингээ харахаар энэ ингээ пресслсэн өвс шиг энэ их хүчин чармайлтыг та гаргаад үүсгээд байгуулад бүр бий болгосон зүйл чинь маш том юм хүнд хэрэгтэй те юм бол та энд үлдээсэн. Гэхдээ энэ байдал чинь одоо үнэлэгдэнүү яана уу ерөөсө танд л одоо тийм сонирн биш хамаагүй болсон те ер нь бол дуусахыг л хамгийн ихээр хүсэж байна гэж ингэж бол гарч ирж байна. За тэгээ үргэлжлүүлээд ерөнхийдөө таны амьдралд ямар том шанс ирэх гээд байгаа юм бэ? Ямар боломж ирэх гээд байгаа юм бэ гэдгийг бол дараа нь ингээ хүзэр дээрээ дэлгэж харъя гэж бол бодож байна.
За таны амьдралд одоо ирж байгаа тий ямар боломж байна вэ гэдгийг бол харсан. За эндээс харахад болохоор та бол хамгийн эхлээд өөрийнхөө хүсэж байгаа эрх чөлөө, за эрх мэдэл гэх юм уу тий тэр зүйлийг бол гартаа хатгах чаднаа. Тийм том боломж бол танд ирж байна. Танд өөрийн чинь дотор бодож байгаа хүсэж байгаа тий ингэмээрэн тэгмээрэн гэсэн хүсэл мөрөөдөл, шунал ч гэдэм үү тий тэдгээр зүйлсийг ер нь ингээ биелүүлэх орон зай бол таны амьдралд утгагүй үснэ. Та тэр нэг би эндээс гарч чадахгүй юм шүү дээ. Хурдхан шиг гармаар байна. Ингэ шийдмээр байна. Энэ асуудал ингээд урт үргэлжлэхийг би хүсэхгүй байна гэдэг асуудлууд чинь ерөнхийдөө явандаа бол өөрчлөлтийг бол авчирнаа. Та хамгийн гол нь тэр өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд хин нэгнээс ингээд айгуух тусламж авахаар ер нь харагдаж байна л да. Хин нэгний тусламж таны одоо амьдрал ч юм уу таны одоо энэ шийдэх гээд байгаа шийдвэрт чинь орж ирснээр маш хурдан өөрчлөлтийг бол авчирж ирэх болно. Ер нь бол өнгөрсөнд гэх юм уу магадгүй ижил төстэй зүйл тань тохиолдож ирсэн ч юм уу те өнгөрсөнд ерөнхийдөө таны шийдэж ирсэн арга замууд чинь яг одоо энэ асуудлыг шийдэхэд жоохон юм хуучигдаад гэх юм уу те ямар нэгэн шин зүйл таны одоо энэ асуудлыг шийдэх чинь хэрэгтэй байгаад байна. Хүн амтнаас тусламж авд юм уу баг болж ажилдаг ч юм уу те олуулаа энэ асуудлыг ингээд шийдэхэд хүмүүс танд тусалдаг ч юм уу те мөн стратеги одоо юу гэдэг те төлөвлөгөө тэр зүйлийг ингээд өөрчлөх, шинжлэх гэдэг зүйл маш чухал. Үүний дараа та өөрийнхөө гарт тэр удирдах, зохион байгуулах, авч явах гэдэг зүйлийг те жолоог бол авах болно. Магадгүй та одоо байр суурь чинь өөрчлөгдөх ч юм уу те илүү юм та юмыг захирах, тэргүүлэх, манлайлах тэр одоо чиглэлд бол очих тэр боломж бол ирж гинэ гэж ингэж гарч ирж байна. Ямар ч байсан таны өөрийн чинь хүсэжсэн бодож байсан зүйлтэй холбоотой тэр хүсэж байгаа зүйлээ те биелүүлэхтэй ч холбоотой бол танд хүч бол ирнэ гэж ингэж гарч ирж байна. Мөн таны хувьд ингээд жоохон өөрийгөө нээж чадахгүй хязгаарлагдаад те хэнийг нэр ингээ удирдуулаад байгаадсэн тэр орчноосоо бол гараад өөрөө илүү юм нээлттэй болоод өөрийнхөө толгойг өөрөө мэднэ гэдэг шиг те тэр зүйлийг бол та амьдралдаа үүсгэх нэ өөрийнхөө юмыг байгуулж эхлэх ч юм уу өөрийнхөө хөдөлж эхлэх ч юм уу нөгөө талаар одоо юм докторгүй байсан сэтгэл зүйч нь бол маш сайхан доктортой болж эхэлнэ. Энэ одоо тухайн нөхцөл байдлаас ямар нэгэн байдлаар тэ гарч ингэж явж чадсны үндсэн дээр ер нь бол та энэ одоо өөрөө байх, өөрийнхөө амьдралыг өөрөө удирдах гэдэг зүйл рүү орохын тулд ер нь маш одоо тийм шийдэмгий байдлаар сонголт хийх нь бол маш чухал. Таны нэг өөрийн чинь дотоод зүрх сэтгэл гэх юм уу, зан чанар бол байгаад байна л та нэг юмд юм айгу энэ зөөлөн гэх юм уу хүнийг бодоод байдаг. Харин одоо энэ нөхцөл байдал дээр болохоор та өөрийгөө бодох хэрэгтэй байна. Өөрийнхөө тэр дотоод хүүхдийг илүү сонсох хэрэгтэй байна. Дотоод ертөнц рүүхөө хүсэж байгаа зүйл рүү тэмүүлэх юм бол те илүү та ингээд өөрийнхоороо байж тэр нэг биелүүлэх гээд байгаа нэг юм байгаа шүү дээ те тань тэр лүүгээ ингээд чиглэлд чинь бол маш зөв юм чиглэл болж өгөх болно. Одоо бол те таанд ингээд айгу юу гэх юм өрөвдөлтэй ч юм уу хөөрхилтэй ч юм уу санагдаж магадгүй зарим одоо таны сонголт хийж байгаа нөхцөл байдлын одоо үр дүн нь гарах үр дүн. Харин та өөрийгөө бодоод сонголт хийх юм бол энэ бол та өөрийгөө те хэцүү нөхцөл байдлаас гаргаж авч чадж байгаа. Илүү юм урт хугацаанд шаналд зовох хэцүү байдал байхаасаа өөрийгөө хамгаалж байгаа нэг юм одоо хамгаалалт гэх юм уу те шийдвэрээ гэж хүлээж авах хэрэгтэй байгаа юм л да. Та болохоор одоо ингээд нөгөө хүний төлөө, хүний хайлан гэдэг шиг тийм одоо байдлаар хүнд хандаад байх гэдэг учраас эн чинь бас таныг удаашруулах ямар нэгэн тийм одоо нөлөө болж магадгүй. Энэ дээр болгоомжтой байх хэрэгтэй юм болоо да гэж бас гарч ирж байна. За тэгээд энэ боломж ирж байгаатайгаар холбоотойгоор та бол ингээд айгүй их ажиллах ч юм уу те хийх бүтээх урам зориг чинь ингээд илүү сэргэнэ өөрийгөө шинжилнэ гэж ингээд гарч ирж байна л да. Гэхдээ юм болгон ингээд алга уруулахын адилхан те айгүй юм өөрчлөлтний хэзэлттэйгээр өмнөх нөгөө нэг нөхцөл байдлаас одоо стрессж байгаа гарахыг хүсэж байгаа нөхцөл байдлаас гарсны дараа та ингээд сэтгэл санаагаа бас айгүйх бодож цэгцлэх хэрэгцээ бол гарч ирж байна. Өөртөө байх ч юм уу те тодорхой хэмжээнд яарч ямар нэг юм руу орё гэж бодхоос илүүтэйгээр нэг юм гүнзгий амьсгаа аваад нэг сайхан нэг сар амардаг ч юм уу те ийм одоо хэрэгцээ бол танд байна. Юмыг ингээ хурдан
хугацаанд өөрчлөөд одоо хүсэж байгаа тэр одоо орон зай орчин нөхцөл чинь бол амьдрал чинь орж ирнэ. Харин тэр лөө ингээд дахиад ингээд шумбаж орё, маш хурдан шумбаж орё гэсэн үг. Тэгэхээр өмнөх танд устгах хэвээр зурагнууд байна уу те? Одоо хаях хэвээр материалууд байна уу? Юу гин зүрх сэтгэлдээ орон зай гаргаж ирэх гэдэг бол маш чухал. Шинэ зүйл орж ирэхэд эн чинь бол маш чухал байх болно. Зарим талаараа танд энэ нь ингээд нэг тийм зогсон байдал орчлоо. Дахиад ингээд одоо гацчихж байгаа юм биш үсттэй. Одоо би ингээд дараагийнхаа энэ сайн сайхан зүйл рүү орж чадахгүй ингээд удах гад байна. Одоо боломжийг алдах гад байна ч гэдэг юм уу. Ийм нэг мэдрэмж танд төрж магадгүй. Гэхдээ энэ бол танд зайлшгүй ирэх ёстой гэх юм уу тэр зогсолтыг бол илэрхийлж байгаамаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Одоо ингээд үнэхээр их маш их юм хувцастай байгаа. Дээрээс нэмээд ингээд аваад хаа нөгөө өмнөх юмнуудаа өмсч чаддаггүй нэг тийм юмнууд гарч ирдэг штэ. Тэрэн шиг та бүх юмаа гаргаж ирээд юу ч байсан хамаагүй те бүх юмаа гаргаж ирээд нэг нэгээр ингээд үзээд хэрэгтэй бол авч үлдээд хэрэггүй бол хаяад гэдэг ч юм уу те. Тэрэнд ингээд харамсаж гутарж одоо авч үлдэх гэж те хичээх ямар шаардлагагүй гэсэн юм зүйл бол гарч ирж байна. Үнэхээр маш сайн хаяад ч юм уу те шинэ орон зай үүсгэснээ дараа та бол тэрнээсээ илүү гоё том одоо боломжийг бол амьдралдаа оруулж ирч чаднаа гэж гарч ийн. Жишээ хэлэх юм бол за та нэг брендийн хувьд өмсдөг байсан бол дахиад 2 левел ахаад арай нэг лакшери брендийн хувьд өмсдөг болох ч юм уу жишээ нь те иймэрхүү байдлаар ингэ шат тахна. Тэхийн тулд тэр өмнөх одоо авч ирсэн брендийнхээ хувцснуудыг ялгах хэрэгтэй байна л гэсэн. Яа одоо энэ бол жишээлдээ зөвхөн хувцаар хэлж байгаа ч гэсэндээ оюун санааны бодол, мэдрэмж юу вэ те түрүүн хэлсэн чиг зурагч байж болно те. Утсаа цэвэрлэгч хэрэггүй аппликейшнуудаа тухайн хин нэгэнтэй холбоотой ямар нэгэн байгууллагатай холбоотой аппликейшн юм хүмүүс устгаж хаях ч юм те. Энэ нэг цэгцлэх гэдэг зүйл бол таныг маш юм одоо сайхан байдлаар газардуулж, тайвшруулж нэг юм цаанаасаа нэг хүн нэг юм нэг тайвшрахад нэг гоё болдог штэ. Юунд санаа зовхгүй болж ирээ те. Тийм мэдрэмжийг бол танд үүсгэх болно гэж ингэж гарч ирж байна. Тэгэхээр таны амьдралд ирж байгаа хамгийн том өөрчлөлт бол орон зай үүсгээд тэндээсээ шинэ боломжийг ингэж олж гаргаж ирэх. Энерги нэг талаараа ингэж маш сайхнаар ингэж өөрчлөхийг бол хорвоо ертөнц танд өгч байна. Тэгэхээр одоогийн энэ нөхцөл байдлаасаа гарахын тулд танд зөвхөн ганцаараа тэмцээд байх шаардлага байхгүй. Бусдын дэмжлэг, найз нөхөд эсвэл яг мэрэгчлийн тухайн зүйлийг дэмжихэд одоо хийхэд чинь туслах хүмүүсээс дэмжлэг авах нь шинжилтийг танд авчрах болно гэж ингэж ийм хэрэг бол гарч ирлээ. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ таалагдах юм бол лайк, шеэр, за дээрээс нь subscribe бол хамгийн том уран байх болно. За ингээд дараагийнхаа бичлэгээр хэрэгжүүлцлаа. Түр баяртай. За 3 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагынхаа хэсэгт тавтай морил. За та бүхний маань амьдралд тохиолдож байгаа нөхцөл байдал буюу одоогийн нөхцөл байдал, энергийн шалгалт, за мөн таны стресстүүлж байгаа зүйл гэсэн талаас нь бол харсан байна. За эндээс харахад таны амьдралд сүүлийн үед яригдж байгаа зүйл гэх юм бол ямар нэгэн томоохон мэдэгдэл, за үүнтэй холбоотойгоор хоригдчихсэн, харамсчихсэн удаан хугацаанд таныг зовоож исэн зүйлээс бол салахаар, холдохоор, за өөрчлөхөөр бол шийдсэн байна гэж эндээс бол харагдаж байна л да. Энэ одоо мэдэгдэл яриа хэлэлцээр энэ зүйл нь болохоор маш юм албан ёсны нэг тийм зүгээр энгийн нэг мессеж биш, том мэйл ч юм уу, бүр том юм мэдэгдэл ямар нэг мэлээр таны амьдралд айгүй юм том нөлөө үзүүлэхээр албан ёсны маягийн тийм зүйл байна гэж бол гарч ирж байна л та. Тэгээ таны хувьд болохоор сүүлийн үед нэг зүйлийг маш сайн ойлгосон байна. Тэндээсээ та одоо айгүй юм амар тайван хугацааг өнгөрүүлж исэн нөхцөл байдлаасаа одоо нөхцөл байдалтай өөрчлөлт оруулах ч юм уу, өөрөө ингэж өөрчлөх хэрэгтэй, шилжих хэрэгтэй, солих хэрэгтэй гэдэг зүйлийг бол ойлгосон. Тэгээ үнэн мөнийг олж мэдсэн. Ер нь энэ зүйлийн цаана юу байгаад байгаа юм бэ гэдэг тэр одоо гол чухал мессежийг бол олж харсан байгаад байна. Үүнтэй холбоотойгоор та энэ нэг ийм нэг дэми газар ч юм уу урт хугацаанд өөрийгөө байрж хойж үлдээж ийсэн да айгу ингэж харамссан ийм зүйл бол танд тохиолджээ. Үүнтэй холбоотойгоор яг миний энэ зүйлийг хийсэн утга учир юу байсан юм бэ ч юм уу
Энийг хийснээр би юу олж сурсан бэ? Би тэгвэл одоо энэ сурсан зүйлээ цаашдаа яаж ингэж хэрэгжүүлж өргөжүүлж авч явах юм бэ гэдэг үнэн мөнийг та өнөхөр мэдхийг хүсэж дотоод ертөнцийн өөрийнхөө тэр анх эхэлжсэн одоо мэдрэмжийг ч юм уу те ингэж хайж ирж байгаа. За энэ байдал чинь танд одоо давхар ингээ харамсал тань төрөөд байгаа шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор нэг юм нэг хүүтэн газар хөрөгчөнд өөрийгөө хийсэн юм шиг ч нэг тийм эвгүй гэх юм уу тусгаарлагдсан мэдрэмжээс тань төрж байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд урт хугацаанд те тухайн газар одоо энэ сонголтыг хийгээд ингээд өөрийнхөө шийдвэрийн газар байсан ч гэсэндээ энд байгаад байгаа байдлаа те ер нь ингээд эргээд ингээ анзаараад харсан чинь та энд нэг юм нэг баригдсан, хоригдсан, заавал ингээ байхсгүй газраа тий өөрчилж болох, аль дээр ингээ холдчих боломжтой байсан газраа ингээд өөрийнхөө байлгаад байсан гэдгээ ер нь бол анзаараад ихчнээ ингээд тий эндээс ингээд холдох нь яг нь таны хувьд тодорхой хэмжээний санхүүгийн хувьд ч гэсэндээ гардлагатай гэх юм уу, цаг хугацааны хувьд ч гэсэндээ хайр юм шиг санагдаж байгаа ч гэсэндээ та илүү ингээд өөрийнхөө мэдрэмжийг сонсоод өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн нөхцөл байдлыг илүү ингээд сайхан болгохоор шийдсэн гэж гарч ирж байна. Одоогийн нөхцөл байдал дээр. Тэгээд дараагийнхаа сонголтын дээр ер нь бол илүү ингээд одоо тий энэ урт хугацаанд бас өөртөө олсон туршлагаараа ч юм уу тий ер нь ингээд нөхцөл байдлыг маш сайн анзаарч хянаж тооцоолж шийдвэр гаргах болно гэж өөртөө хэлж байгаа тий олон зүйл дээр ингээд самуурахгүйгээр ер нь бол нөхцөл байдлыг өөрийнхөө шийдвэрээр өөрийнхөө яг 100% дүгнэлт дээр гэх юм уу бодлоор ингэж шийднэ гэсэн юм том ухаарлыг бол олж авсан гэж ингэж харагдаж байна. Ер нь тэгээд танд энэ гаргаж байгаа шийдвэр бол зарим талаараа жоох юм айц төрүүлэм гэх юм уу те жоох юм хүндрэлтэй зүйлсийг бол танд авчирч байгаа ч гэсэндээ та эндээс бол гарч явах илүү одоо таныг ойлгодог хүрээлэлд очих ч юм уу илүү хөгжих боломжтой хүрээллийг бол хүсэж байна гэж эндээс харагдаж байна. Таны хувьд ямар нэг юм зүрх сэтгэлийн шарах ч юм уу ийм зүйл бол энэ дээр байна. Тэгэхээр заримдаа одоо жишээ нь нэг юм нэг карьер дээр ч юм уу эсвэл за амьдралын явц гэх юм уу те нэг тодорхой хэмжээний том давааг давхад хүн айгүй их ингэж шархалж зовж те тухайн юмыг олж авдаг штэ ингэ эрдмийн зэрэг хамгаалахт ч гэсэндээ тэрэн шиг бас ийм зүйл бол байна. Магадгүй ингээд сургуулаа төгсөөд те өөрийнхөө юу чаддаг мэдгийг бас ингэж олж хараад эндээсээ ингэж шинэ одоо эхлэл алхмыг хийя гэж бодож байгаа хүмүүс бас байж болох юм. Тэрнтэй адилхан юм энерги бол мэдрэгдэж байна л да. Эсвэл урт хугацааны хосын харилцаанаас гарч явах гэж байгаа те ямар их цаг хугацааг энд хийд юм өнгөрүүлсэн бэ гэдэг дээрээ өөрийгөө ямар их ганцаарцсан байсан бэ гэдгийг ухаарсан ч юм уу тийм зүйлс бол бас гарч ирж байна. Магадгүй нөгөө нэг гэрэлтээ салгуулах тухай мэдэгдэл ч юм уу та ингээ хийсэн байж магадгүй л дээ одоо энэ хамгийн ихний сэдвүүтэй яригдж байгаа сэдвүүд дээр нөгөө летер гэсэн юм хүзэр бол гарч ирсэн байгаа байхгүй юу? Энэ ингээ захааг нь харахад болоход тийм одоо хамаа замбраагүй биш маш албан ёсны байгаа. Энтэй адилхан те нөгөө талаараа одоо сайн зүйл бас байж болж байна. Одоо сургуулийн урилга ирэх ч юм уу. Гэхдээ энэ зүйлийг ингэ сонгож авч явах нь энэ зүйлтэй хамааралтай ямар нэгэн зүйл хийх нь таны зүрх сэтгэлийг жоохон өвтгөөд байгаа байхгүй. Хин нэгнийг та орхиж явах хэрэгтэй ч юм уу. Эсвэл маш итгэжсэн нөхцөл байдал итгэжсэн орчноосоо та ингэ холдох хэрэгтэй болчиход байгаа ч юм уу те. Тэгээ нэг жоохон одоо би энэ хүзрийг харахаар нэг юм хүүхдүүд ингээд загнуулаад ч юм уу нэг энэ тэнд очиж суухаараа нэг юм нэг урдхмаа хийгээд нэг жоохон гонигтай суудаг штеп яг нэг ийм нэг мэдрэмж танд бас байгаад байгаа байхгүй. Ганцаараа л одоо ингээд бодоо сайн шийдэхгүй болохгүй юм шиг те. Нэг ийм нэг жоохон юм нэг хэцүү гэх юм уу мэдрэмж болол төрж ийн л доо. Гэхдээ энд байгаад хамаарлаа улам хэцүү болж магадгүй гэж бодож байгаа те. Яг бодцоор ч гэсэндээ тийм байх боломжтой айгу улам л хэцүү болоод өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагахгүйгээр те одоогийн нөхцөл байдал дээр үлдчих юм бол та бол энэ сонголтыг хийхгүй гэж бодож байгаа учраас хийх нь хэцүү хийхгүй байх нь ч хэцүү. Гэхдээ хийсэн таны хувьд илүү. Дээрэс нь өдий хүртэл босгож ирсэн зүйлээ дахиад шинээр эхэлнэ. Одоо шинэ газар очиод дахиад шинэ амьдрал үүсгэдэгтэй адилхан шинэ тийм амьдралыг бол та ингээд өөрийнхөө
хүчээр те туршлагаар ингэж үүсгэхээр бол зорно гэж бол гарч ирж байна. Ямар нэгэн юм доктортой байсан зүйл нурж унаад дахиад шинээр хийгдэж эхэлнэ. Энэ хүртэл та болохоор одоо энэ шийдвэрээ гаргахад айгүй ингэж өөрийнхөө энэ шийдвэрийг те хүмүүст хэлэхэд ч юм уу те маш хэцүү. Уг нь бол зүгээр ингээл тэгнэ ингэн гэж хэлчихэд болох асуудал болох шиг та цаана нэг юм нэг хайцтай гэх юм уу байгаад байсан те. Одоо энэ нөгөө хоолын хурдл гарч ирсэн байгаа таахгүй. Тэгэхээр та энэ зүйлийг хоолоогоороо ингэж дамжуулж хэлэх ёстой шүү дээ хүмүүс. Тэгэхэд нэг юм нэг зүрх зүсэм гэх юм уу те нэг тийм хэцүү байдал бол байгаад байна л да. Магадгүй бүр аль дээрээс хойш та ингээд өөрийнхөө хүссэн зүйлийг ер нь ингээд хийж байгаа зүйл дээрээ айгуу сайн илэрхийлж заримдаа чаддаггүй байсан болохоор таны хоолой хүрдний энэ хэрэг чинь жоохон унтсан байсан байж магадгүй. Өөрийгөө ингэж илэрхийлж ярих, яг би ингээд өөрийнхөө хүссэн зүйлийг ярих гэхээр нулимс хийлгэндэг ч юм уу те. Яг юм нэг хүсэл мөрөөдлөө, бодол мэдрэмжээ дандаа дотроо л нуугаад яваад исэн юм шиг те. Энэ таныг айгуу стресстүүлсэн байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь болохоор ямар нэгэн эрэгтэй хүнтэй холбоотой асуудлууд бас байж болох юм. Хосын харилцаа. Би болохоор нэг талаараа бүр юм урт хугацаанд хамт байсан гэр бүлийн хүн чинь те таны жоохон юм юу юм. Өөрийнхоороо байлгадаггүй тийм нөхцөл байдалд гомдоосон ч юм уу те аваатсан байгаа учраас эндээс та гарч авахыг хүсэж байгаа. Өөрийнхөө амьдралыг шинээр эхлэхийг хүсэж байна. Өөрийнхөө тэр манифест хийжсэн те бодож хүсэж мөрөөдөж явдаг тэр зүйлийг амьдралдаа авчрахыг хүсэж байна. Тэгээ дээрэс нь энэ одоо лили цэцэг маань бас гарч ирсэн байна л да. Энэ бол бас юм дунд иргэм насны эмэгтэй хүнийг бас илэрхийлдэг учраас та магадгүй энэ бас таныг ч бас илэрхийлж магадгүй юм аа л гэж бас хараад байна. Гэтэ бас энэ бол хүн болгонд таарах одоо тий тайлал бол биш л дээ. Гэтэ бас боломжтой гэж бол харагдаж байна. Магадгүй ингээд танд болохоор тий зарим талаараа энэ өөрчлөлтийг хийхэд жоохон мөнгө төгрөгийн хэрэгцээ ч юм уу тий шаардлагатай байгаад байгаа. Гэхдээ та энэ зүйлийг хүлээн зөвшөөрөөд одоо ингэж байхгүй юм чинь болохгүй гэдэг ингийн орон та ямар нэгэн байдлаар энийг өөрчлөхийг бол хүсэж байна. Маш том өөрчлөлтийг бол хүсэж байна гэж ингэж гарч ирж байна. За тэгээд үргэлжлүүлээд би таны амьдралд орж ирэх гэж байгаа те удахгүй орж ирэх гэж байгаа том боломж нь яг юу байна вэ гэдгийг одоо үзрөөсөө бас асууж харъя гэж бодож байна. За таны амьдралд ирж байгаа томоохон боломж өөрчлөлт юу байх вэ гэхээр ялцчгүй дахиад одоо энэ чи тавар буюу одоо цамхаг үзэр маань гарч ирсэн байна л да. Эндээс харахад болохоор таны одоо оролцоогүйгээр гэх юм уу таны хувь тавилан бол одоо маш юм эерэг чиглэл рүү буюу таны хүсэж байгаа манифест хийсэн чиглэл рүү чинь бол өөрчлөгдөх гэж байна гэж бол гарч ирж байна. Магадгүй таны одоо хүртэл бүтээсэн амьдрал чинь танд ийм үн цэнтэй мэдээж одоо та бүхэл ингээд цаг хугацаа зарцуулаад бүтээж ирсэн зүйл чинь байгаа үн цэнтэй зүйл ч гэсэндээ нэг ингээд зарим тохиолдолд нурааж өөрчлөхөөс өөр одоо замгүй үеуд бас байдаг. Тэгэхээр тэр үе нь бас таны амьдралд ирсэн байна гэж бол харагдаж байна. За тэгээ ер нь бол үүнээс хойшоогоо та ер нь өөрийгөө олох гэх юм уу те өөрийнхөө одоо яг дотоод тэр хүн чинь юу хүсэж байгаа вэ тэр амьдралаар бол амьдрах тэр боломж чинь бол ирэх болно. Таны амьдрал ер нь бол маш ингээд алга уруулж байгаа юм шигээр маш өөрөөр бол өөрчлөгдөн нэв нэгдэл сайн сайхан за мөнгө санхүүгийн боломжууд бол таны амьдралд бол ирнэ гэж харагдаж байна. Гол нь та энэ нөхцөл байдал руу одоо явахын тулд те өөрөө одоо moving on буюу хөдөлж эхлэх зарим зүйлэгтэй танд хичнээн чухал байсан ч орхиод явж чадах тэр чадварыг өөртөө үүсгэх тэрийг одоо биелүүлэх гэх юм уу те тэр зүйл бол их чухлаа. Ингэжээж таны амьдралд шинэ боломжууд, шинэ өөрчлөлтүүд, шинэ хэд баялгууд орж ирнэ. Яг одоогийн энэ нэг анхаарлаа төвлөрүүлээд байгаа зүйлээсээ те анхаарлаа өөрчлөх, өөр талаас нь юмыг олж харах, зарим нэг өнгөрсөнтэй холбоотой зүйлсийг тэнд нь үлдээх гэх юм уу те. Ингэжээж маш ухаалаг байдлаар энийг өөрчилж ер нь бол юмсан маань өөрчлөгдөх нэ. Одоо цоож нь байж түлхүүр нь таардаг гэдэг шиг те энэ ч бас түлхүүр гэж өдөр бас гарч ирсэн ч байна. Ер нь юм таны амьдрал зогссон байсан нууцуд, хаалттай байсан хаалганууд ер нь бол нэгдэж эхэлнэ. Шинэ одоо орчин, шинэ найз нөхөд, шинэ хүрээлэл таныг бол
угтаж авнаа, үүснэ гэж ингэж бол гарч ирж байна. Ер нь ийм айгүй ийм зүрх сэтгэл чинь өнгөрсөнд байснаасаа илүү сайхан өнгөлөг те аз жаргалаар дүүрэн амьдралынхаа баяр баясгалыг ингэж мэдэрсэн юм цаг хугацаанууд бол таны амьдралд ирэх нэ. Одоо тухайн нөхцөл байдалтай холбоотой. За тэгээд мөнгө төгрөгтэй холбоотой асуудал дээр ерөнхийдөө ямар хөө байдлаар ихсвэ гэхээр бүр ингээд маш том томор олно гэхээс илүүтэйгээр жижиг үйлдэлүүд буюу одоо энэ нь болохоор хэмнэлттэй холбоогүй зүгээр жижиг өөрчлөлтүүдийг жижиг одоо дадал зуршлын өөрчлөлтүүдийг та амьдралдаа авчирснаар бас ийм мөнгөтэй холбоотой санхүүтэй холбоотой тэр зүйлс чинь те тогтворж өөрчлөгдөж эхлэх болно. Зарим одоо хадгаламж нээх ч юм уу те эсвэл өмнө нэг юм хадгаламжийн байдлаа жоохон юм одоо юу гэдэг тодорхой хэмжээгээр хувааж өөрчлөх ч юм уу те нэг иймэрхүү байдлаар эсвэл хөрөнгө оруулалтыг илүү олон задлж хийх ч юм уу те гэсэн нэг иймэрхүү байдлыг үүсгэснээр бас та том боломжуудыг бас ийм хөрөнгө үүсгэх гэх юм уу те боломжтой гэж эндээс бол гарч ирж байна. Тэгэхээр зүгээр нэг том зүйлээр төвлөрөхөөс илүүтэйгээр илүү жижиг зүйлийг бас хаягдуулгүй авч явах нь маш чухлаа. Тэгээ таны хувьд болохоор би нэг нэлээд юм академик суурьтай ч юм уу тийм хүн бас байж магадгүй харагдаад байна. Тэгээд хитрхи их нөгөө фокусаа тухайн урдах хийж байгаа зүйлдээ ч юм уу шинэ амжилт, шинэ бүтээлдээр илүү ингэж анхаарлаа хандуулаад байгаагаас үүдэлтэйгээр дотоод энерги болон би одоо сэтгэлийн чинь бүх зүйлийг одоо фокуслж логикоор боддог байдал болон одоо зүрх сэтгэлээ сонсдог тэр энерги чинь жоохон юм балансгүй болсон байж магадгүй. Тэгэхээр шинэ орчин, шинэ зүйл, шинэ одоо өөрчлөлтийг хүсэж байгаа таны хувьд ер нь бол бас байгаль ертөнцийн гарах, өөртөө итгэх те өөрийгөө бас юм байгалийн нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч ямар нэгэн тийм тухайн юм зан уул гэх юм уу одоо сүгүрг өгч юм уу тиймэрхүү зүйлсийг бас илүү хийгээсэ гэж бас бодож байна. Тэгээд дээрэс нь ажил болон гэрийн орчиндөө ногоон ургамал тавих ч юм уу ямар нэгэн байдлаар юм нэг байгальтай холбоотой зүйлсийг амьдралдаа бас оруулж ирснээр энергийн чинь урсгал бас илүү сайжрахаар бол харагдчих шүү гэж эндээс хэлмээр байна. За тэгээд ерөнхийдөө ийм онцгой сайхан өөрчлөлтүүд бол тэ хөдөлж үйл хийж эхлэсний үндсэн дээр зарим зүйлийг орхисны тасалж орхисны үндсэн дээрээс бол та бол өөрчлөгдөж тэ та дотроосоо өөрийгөө ингэж олж илүү их хайрлаж гэх юм тэ ингэж бол шилжилт явагдах нэ. За үүнтэй холбоотойгоор хүн хоорондын харилцаан дээр ерөнхийдөө таны хажууд нэг юм тагнуул маягийн ч юм уу жоохон хор гутгаад байдаг. Илүү юм эмгтээлэг энерги өндөртэй тийм хүмүүсийг ер нь бол ялган салгаж илүү харж анзаарч байх нь бас таны ирээдүйд гэх юм те дахин ингээд зүрх сэтгэлээ өвдөхгүй байхад чинь бас тус нэмэр болно. Жохон юм нэг хов хэрүүлийн байдалтай гэх юм уу те ярих болгондоо хүмүүлдэг ч юм уу тийм найз нөхөд байх юм бол бас энэ хүнтэй би одоо алтан цагаан ингээд өнгөрөх хэрэгтэй юу гэдэг дээр бас их анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй юм шиг бол харагдаж байна. Найз нөхөд хүрээлэл эсхийн хэрээртэй бас давхар ингээд сайнтай муутай зүйлсээс амьдралд гарч ирдэгтэй адилхан бас та тэр төлийн болгоомжлыг бас өөртөө үүсгэх нэг чухал юм болов уу гэж бол харагдаж байна. Гаднаа их сайхан харагдсан ч гэсэндээ цаанаа бас тийм одоо нөгөө татвараа нөгөө хорхоцсон шүд шиг тийм хүмүүс бас таны амьдралд үүсгээс та урьдчилан сэргийлэх боломжтой. Ер нь эргэн тойрныхоо тэмдгийг гэх юм уу одоо танд үүсэж байгаа нэг тийм жижиг сажиг тэмдгийг болоод маш сайн анзаарч тэрийг ингээд өөрийнхөө хэмжээнд тайлж уншиж те ингэж байх нь бол их зүгээрээ гэж ингэж харагдаж байна. Ер нь ингээ юмыг тоохгүй өнгөрөөж ерөөсө болохгүй. Сэтгэл санаанд чинь жоохон эвгүй санагдсан зүйл байх юм бол за тэрийг бол маш сайн ингэж яагаад вэ гэдгийг өөрийнхөө зүрх сэтгэл дотор тайлж ингэж авч явах нь бол маш чухлаа. За дээрэс нь тодорхой хэмжээний бясалгал санаа сэтгэлээ тайван байлгах тийм орчинд бас өөрийгөө аваачих те жоохон юм тогтвортой энергийг бас өөртөө үүсгэснээр энергийн солилцоо за эмэгтэй хүн бол эмэгтэйлэг байдал нь илүү нэмэгдэх ч юм уу те дээрс нэмэгтэйлэг байдлаа нэмэгдүүлэх тийм амар тайван орчинд ажиллах ч юм уу иймэрхүү одоо боломжууд бас танд гарч ирнэ. Тэгэхээр ерөөсөө ямар нэгэн тийм өөрийнхөө энергийг зэрэгтэй хүн байсан ч хамаагүй энергийг тэр баланс те нэг амьдралын аз жаргал сайхныг одоо мэдрэх тэр
юу гэх юм ухамсарнууд гэх юм уу бэлгийнүүдээ тийм бас ингээ нээлттэй байхын тулд жоохон бясалгал йог тий өөртөө байх цаг хугацааг илүүх нэмэгдүүлэх нь бас танд ийм сайхан зүйлсийг бол авчрах нэ гэж эндээс бол харагдаж байна. Ямар ч хэсэн та ийм баглаа дүүрэн сайхан ийм пони цэцгийн одоо баглаа авж байгаа юм шиг ийм зүйлийг бол хорвоо ертөнцийн танд аль хэдийн бэлдсэн байна. Магадгүй одоо хүртэл хийж ирсэн, амсаж ирсэн эдгээр зүйлс чинь танд тодорхой хэмжээний сорилтыг давах тэг шалгалт бас байсан байх боломжтой. Тэгэхээр юм болгоныг сөргөөр харахгүйгээр бас танд ийм шинэ боломж авчирсан зүйлээ гэдэг талаас нь бас харахад бас буруудахгүй гэж ингэж харагдаж байна. Тэгэхээр таны амьдралд шинэ ирээдүй, шинэ сайн сайхан зүйлс, шинэ өөрчлөлтүүд ирж байна. Тэгээд энэ бүхнийг тусаж явж амьдралдаа хэрэгжүүлэхдээ өөрийгөө бэлдээрэй гэж үзэрнүүд маань тань зөвлөж байна. За ингээд ийм мэрэг бол гарч ирсэн байна. Тэгээд хэрвээ та таалагдсан бол лайк дараад, шеэрлээ, за эсвэл subscribe дараад ингээд манай одоо сувгийг дэмжээрэй. Бас урам өгөөрэй гэж уриалмаар байна. За тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр эргэж уулзтлаа. Түр баяртай.